Зя завсарлагаасаа буцаад ирлээ. Зя бүгдээрээ одоо буцаад rising wedge pattern руу орё те. За хэрвээ rising wedge pattern маань uptrend-д үүссэн мөн өсөлтийн үед үүсэж байгаа юм бол ханшийн уналтын үед үүсэх нь бас ойлгомжтой те. Тэгэхээр хэрвээ rising wedge pattern downtrend-д үүсэх юм бол үүнийг bearish continuation pattern гэж авч үздэг. Bearish continuation pattern буюу өмнө нь явагдчихсан downtrend үргэлжлэн явагдах юм байна гэж авч үздэг. Rising wedge-с задран гарахтаа өмнө нь явагдчихсан downtrend үргэлжлэн. За тэгэхээр одоо яасан байх нь вэ? Rising wedge uptrended байхад downtrend үүсгэн. Rising wedge downtrended байсан ч downtrend үүсгэн. Тэгэхээр rising wedge нь ямар pattern байх нь залуусаа? Rising wedge нь ямар pattern вэ? Аль алинд нь uptrend-ийг унгаан, downtrend-ийг унгаан. Bearish те, bearish. Rising wedge бол аль ч үед гарч ирсэн bearish pattern гэдэг байх нэ. За bearish pattern. Зя тэгээд rising wedge pattern downtrend буюу ханшийн үргэлжлсэн уналтын үед үүсэхдээ higher high буюу өмнө нь үүсгэсэн одоо high цэгүүдээс дээгүр high цэг үүсгээ те. Мөн адилхан одоо higher low буюу өмнө үүсгэсэн доод цэгүүдээс доогуур цэг үүсгээд явах юм бол энэ бол одоо rising wedge үүснэ гэж үздэг. За яг higher highs гэдэг нь энэ өмнөх downtrend-ийн high-аас high гэж байгаа юм биш шүү. Энэ нөгөө доод цэгээс дээш гарсан high гэж байгаа тийм. Засвар хөдөлгөөн хийж байгаа. Нэгсэндээ эн чинь бол downtrend явж байгаад түр зур паузлж зогсоо засвар хөдөлгөөн хийж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээ энэ засвар хөдөлгөөнөөс ханш гараад буцаад явахдаа бол downtrend үргэлжилж явдаг байх нэ. За downtrend-ийн дараа одоо үүссэн rising wedge хэрвээ доош задрах юм бол бид нар энэ доош задрал дээр те энэ задрал дээр бид нар short арилжаанд орч болноо. За тэгээ энэ short арилжаанд орохдоо бид нар stop loss-ыг хаана тавих вэ? За би та нараас асууя. Та нар юу гэж бодсон? Stop loss-ыг юу хаана тавих вэ гэж байна? Rising wedge-с арилжаанд орохдоо. Stop loss-ыг хаана тавих вэ бид нар? Яг зөв. Вау. Та нар аль хэдийн та нар бүр болцсон байна шүү дээ. Вау, аль хэдийн болцсон байна. Higher high-ын дээр тавина хараа. Бид нар энэ одоо жишээ нь бид нар энэ доороос short арилжаанд орох юм бол дээдлийн зураасны дээр тавьж өгнө stop loss-ыг. Тэгэхээр яах вэ? Биднэрт хангалттай хамгаалалт болно. Яагаад тэгэхээр эхлээд ханш хэрвээ буцаж өсөх юм бол доод зураасыг гатлах ёстой. Дараа нь энэ дээд resistance-ийг гатлах ёстой. Тэгэхээр бид нар stop loss-ыг higher high-ийн дээр буюу энэ дээд зураасны дээр тавих нэ. Вау, сайн бай залуусаа. Та нар ч өстой шууд мэдчихэж шít. Одоо ер нь ингээд юмаа сураад ахлаа нөгөө цаатлын юмнуудаа ингээд ургуулсан бодоод гайгүй ингээд бодогдоод байгаа биз дээ. Ер нь бол нэг юм дүр зураг аваад эн чинь тэгвэл ингэж таарандаа гэдэг нэг юм таамаг бол яг гой болоод байгаа биз дээ, тэ. За ойлгомжтой сайхан. За тэгээд энэ downtrend-ийн дараа үүссэн rising wedge-с ханш одоо задран гарч иж унахтаа те мөн адил одоо энэ rising wedge-ийн хамгийн одоо энэ өргөн хэсэгтээ тэнцүү өндрөөр буюу түүнээс илүү бол уналтийнэ. Гэхдээ бид нар хамгийн анхны take profit хийх левелийг бол энэ өндрөөр хэмжээд тавина те. За downtrend-ийн дараа үүссэн rising wedge-ийн амьдрал дээрх жишээг авч үзье. За энэ бол ерөөсөө айгүй олон удаа rising wedge үүсгэсэн. Би яг энэ United States Corporation X гэдэг арилжааг бол овоо хэдэн удаа арилжаанд орсон. Та нар хэрвээ миний Instagram-ыг аль дээрээс хойш нэг хэдэн сарын өмнөөс дагч ирсэн бол намайг энэ арилжаанд орж ирснийг бол мэдчихэж байгаа те. Намайг энэ арилжаанд орж ирснийг анзаарчихсан юм байна уу? X гэдэг яатсан. Би нөгөө скриншотыг л тавихаар profit хийсэн X гэж байждаг гэсэн. Энэ болохоор X символ, энэ болохоор United States Steel Corporation те. Та нар ихтэй зарим нь бол анзаарч байсан баг те X гэдэг. За энэ дээр би ямар арилжаанд ороод исэн бэ гэхээр шүү дээ те. Энэ дээр би ямар арилжаанд ороодсон бэ гэхээр. За downtrend ингээ үргэлжлээд ирж ийсэн. Downtrend ирж ийсэн. Би энэ downtrend-д бол орж чадаагүй. Анхны яг энэ уналтан дээр бол олж одоо харж чадаагүй те. Тэгэнгүүтээ ханш буцаад өссөн. Тэгээд өсөختөө яг одоо юм rising wedge үүсгэж яваадсан те. Rising wedge үүсгэж яваадсан.
За ингээд rising wedge үүсгэж явж байгаад rising wedge-с доошо задарсан. Тэгээд доошо задрахт нь бол би энд short арилжаа нуусан байна. Яг энэ хавьд бол би short арилжаа нураа. Тэгээд овоо явуулаад нэг энэ хавьд би ашиг авсан шиг санаж байна. Тэгээ буцаад одоо тэгээ ингээд буцаж одоо арилжаанаас гарцсан байж байгаад тэгээ ингээд эн чинь ингээд нэг хөрх юм support resistance хийж байгаа. Тэгээ энд нэг юм жижиг юм support явагдаадсан байхгүй. Тэгээ одоо та нар хараарай. Яг энэ rising wedge задрахад энэ indicator дээр юу болсон бэ залуусаа? Хараа. MACD cross RSI доошо тий ингээд явагдсан. Яа тэгээд энэ support энд нэг юм жоохон жижиг юм support аваад ингээд инжигнэйтсэн би энэ хавьд бол арилжаанаас гарцсан байж байгаа. Буцаад энэ support задраад унахад бол би эндээс бас short арилжаанд орсон. За энд ороход яасан? MACD cross хийсэн. RSI 50-аас доошо орж ирсэн тий. RSI бол 50-аас доош орсон. Яа тэгээ ингэж явж байгаа би энэ хавьд төлөөтэй арилжаанаас гарч ашиг авчаа. Тэгээ би ерөөс арилжаанд ороогүй орхисон байж исэн. Тэгээд одоо юу болчихно? Одоо энэ маань rising wedge гэхээсээ илүүтэй гурвалжингийн 400 грамм явчихлаа. Яа энэ бол ийм rising wedge үүсэж би бол арилжаанд шашиг хийж исэн байх нэ. Downtrend-ийн дараа ирсэн rising wedge. Яа rising wedge ойлгомжтой залуусаа. Downtrend dressing, uptrend dressing, rising wedge нь бол bearish pattern буюу уналтыг авчирдаг зүй тогтол байх нэ. Яа тэгвэл одоо бүгдээрээ уналтыг авчирдаг wedge байгаа юм чинь өсөлтийг авчирдаг wedge байх нь ойлгомжтой байх. Тэ та нар юу гэж бодож байна? Өсөлтийг авчирдаг wedge байх уу? Байж л таарна бах тэ. Байж л таарна. За тэгвэл энэ өсөлтийг авчирдаг wedge нь ямар wedge байт юм бэ гэхээр falling wedge буюу одоо унаж буй шаарддаг тий. За энэ унаж буй шаарддаг нь одоо яах ёстой юм бэ гэхээр шүү дээ тий. Хэрвээ одоо унаж буй шаарддаг нь downtrend буюу ханшийн үргэлжилсэн одоо уналтын дараа гарч ирэх юм бол энийг бид нэр bullish reversal pattern буюу ханш эргээд өсөхнэ гэсэн одоо тийм магадлал бол өндөр болдог. За энэ falling wedge одоо pattern үүсэхдээ яад юм бэ гэхээр ханш өмнөх одоо үүсгэсэн high цэгүүдээс илүү одоо намхан одоо тийм илүү нам одоо lower high үүсгэхийн яг энэ үеэр мөн одоо lower low буюу доод цэг нь илүү одоо доошлж идэг. Гэхдээ доод цэг доошлох нь дээд цэг доошлохоосоо илүү одоо удаан тий. Дээд цэг доошлох нь хурдтай байгаа учраас энэ хоёр одоо ингэ шахагдаж ирж байгаа гэсэн үг. Шахагдаж ирж байгаа гэсэн үг тий. За тэгээд ингэж шахагдаж ирж байгаад дээшээ задраад гарах юм бол юу болох вэ гэхээр бүүм ёо энийг хараач. Энэ бол нэрээ өстой өдрийн од шиг л ийм арилжаа байгаа байхгүй. Энэ ямар гоё өсөлтөө. За тэгээ унаж буй шаантгаас одоо falling wedges ханш одоо дээшээ задраад гарах юм бол те downtrend төгсснийг илтгэн uptrend бол ихэлснийг илтгэх нэ. За тэгээ downtrending үед бол falling wedge нь бол ихэвчлэн дээшээ задарч гардаг. За тэгээ задарч гарахтаа нэг сайхан задарч гарсан байж байна. Энэ жишээ бол үнэхээр гоё жишээ. За бид нар одоо энэ одоо жишээн дээр яаж арилжаад орж болох вэ? За энэ candlestick хаагдлаа дараагийн candlestick одоо би бас танарт одоо нэг юм нэмээд хэлчихэ. Та нар энийг цээжилж аваарай заа. Энийг сайн цээжилж аваарай. Одоо ийм pattern-аас ингээд забраад гарсан анхны candle шүү дээ, тэ. Тэрний дараагийн candle-ыг бид нэр харж одоо жоохон баталгаа авах ёстой шүү дээ. Энийний дараагийн candle юу болсон бэ? Улаан candle байна. Spinning tops байна. Гэхдээ энийг бид нэр inside bar гэж нэрлэдэг. Inside bar буюу дотор байгаа баг нь юуны дотор байгаа юм бэ гэхээр энэ том ногоон candle-ийн дотор байна. Тийм учраас ханш үргэлжлэх нэ гэсэн тийм тохиол болчдөг байхгүй. Нэгснөө энэ бол inside bar гэж нэрлэдэг шүү заа. Та нар энийг сайн цээжлээд аваа. Дараагийн удаа арилжаа харахтаа өмнөх candle-ийн inside байна уу, outside байна уу гэдгийг харах хэрэгтэй байна, тийм. Inside bar ойлгомжтой залуусаа. Дотор нь байна, тийм. Inside bar. Нэгсэнд одоо шингээсэн гэсэн үг шүү дээ.
За тэгээ бид нар энэ inside bar дээрээс long арилжаанд орсон бол энэ өстой яг хэдэн ч долларын ашиг хийх байсан өстой бүүм. За тэгээд long арилжаанд ор. За бид нар одоо энэ long арилжаанд орё гэж бодлоо л та. Бид нар stop loss-ыг хаана тавих вэ залуусаа? Stop loss-ыг хаана тавих вэ? Stop loss-оо lower low-ын доор тий, lower low-ын доор. Stop loss-ыг lower low-ын доор тавина. Яасан бэ? Stop loss-ыг бид нар энэ lower low-ын доор тавих нь шүү дээ. Тэгээд яг нь шантгийн одоо profit take одоо target болвол тий шантгийн өргөнтөө тэнцүү хэмжээгээр бид нэр profit take хийж болно. Тэгээ энд бол бүр инээс ч илүү их өндөрөөр өссөн байна тий. Тэгэхээр бас илүү өндөрч өсч болно, илүү намхан ч өсч болно. Тэгэхээр ямар ч л байсан бид нар нэг одоо profit take хийх дүрмтэй байх ёстой. Target буюу тий тодорхой заасан цэгтэй байх ёстой шүү. За falling wedge downtrending үед бол ийм байдаг байх нэ. За falling wedge downtrended байгаа бол мэдээж uptrended бас байж таар тий. Falling wedge uptrended гарч ирэхдээ юу гэлтэх үү гэхээр bullish continuation pattern буюу өмнөх үргэлжилж явсан uptrend буцаад үргэлжлэх юм шүү гэдгийг бол илтгэждэг. За энэ зүй тогтол нь бол одоо юу юм бэ гэхээр бас л одоо ханшийн одоо засвар хөдөлгөөн шүү дээ. Засвар хөдөлгөөн тий. Засвар хөдөлгөөн явагдаад ханш одоо эргээд өслөө гэсэн тийм зүй тогтол байх нь. За энэ falling wedge pattern бол тий ханшийн үргэлжилсэн үнийн өсөлтийн дараа гарч ирнэ. За тэгээ bullish continuation pattern гэсэн. За тэгээд энэ нь одоо яах юм бэ гэхээр яг л адилхан тий. Нөгөө falling wedge-тэй ялгаагүй lower high болон lower low. За тэгж жагаад ханш дээшээ задраад одоо энэ дээд одоо lower high цэгийн одоо эн чин resistance одоо line гэсэн үг шүү дээ нэг гэсэндээ. Энийг дээш задлаад гарах юм бол бид нэр long арилжаанд орж болно. Long арилжаанд орж болно те. За үүнийг бол бид нэр continuation хийлээ буюу өмнөх uptrend үргэлжлэн өслөө гэж бол үзэх юм аа. За энэ жишээг бол бид нэр ингээ харахад бол те. За энэ жишээн дээр бол бид нэр баг дөнгөж задрангуут нь шууд нөгөө нэг break бид нар ягаа break bounce арилж байгаа та нар санаж байна уу залуусаа? Break хийхэд бид нар хоёр төрлийн арилжаанд ордог те. Энэ бол нэгсэндээ break хийж штэ. Break хийж. Бид нар break хийж яхад яадаг вүлээ? Хоёр төрлийн арилжаа хийдэг. Та нар залуус санаж байна уу? Break хийхэд бид нар хоёр төрлийн арилжаа хийж болдог. Нэг нь юу? За нэг нь pullback. Pullback буюу ханш буцаж ирээд break хийсэн газрыг шалгаад буцаад явах юм бол ордог. Нөгөөх нь юу? Шууд бид нар шууд арилжаанд орно те. Шууд түрэмгий байдлаар арилжаанд орж. Гэхдээ түрэмгий байдлаар арилжаанд орохдоо ханшийг хэрхэн задарч байгааг бид нар анзаарна те. Ханш одоо үнэхээр ийм хүчтэй задарч байгаа үед бол бид шууд орж болно. Ерөөсөө асуудал байхгүй. Ханш хэрвээ үнэхээр одоо тий spinning tops mops гараад ч юм уу жижиг таймтай юм задрах юм бол бид бариад шууд арилжаанд pullback хийх хүлээх хэрэгтэй те. За энд бол бид нар ингээд шууд арилжаанд орчихно stop loss-ыг мэдээж шантгийн доор тавина те. За тэгээ ингээд бариад profit target болвол яг сайхан шантгийнхаа энэ өргөнөөр хэмжих хэрэгтэй. За тэгээд энд бол profit аваад гарч болох нэ. За олон тохиолдолд энэ falling wedge болвол bullish одоо continuation явахтаа бол дан одоо энэ шантгийн өндрөөс илүүтэй бас зөндөө удаан өсч болно те. За бүгдээрээ амьдрал дээр ямар ч байгаа gold дээр нэг юм харагдаад байна гэсэн үү? Gold дээр юу харагдсан? Falling wedge. За gold бол ерөнхийдөө нэг ийм uptrend явагдчихсан те. Gold бол нэг ийм uptrend явагдчихсан. Тэгээд энэ uptrend яаж завсарлага авсан? Ингэж завсарлага авсан те. Ингэж завсарлага авахдаа юу үүссэн бэ? Falling wedge үүссэн те. За тэгээд
falling wedge үсээд задраа гаргахад ийм задрал хийжээ. За бид нэр gold дээр одоо энэ falling wedge-с задрал үүсгэхэд яах шаардлага байсан уу? Бид нэр pullback-ийг хүлээх шаардлага байгаа юу? Байхгүй тий. Яаж задарсан бэ? Мару бозу гэж амар candle гаргасан байна шүү дээ. Тэгээ дээрэс нь яасан бэ? Та нар өөр юу олж харж байна? Давхар. MACD cross хийсэн, RSI дэшилсэн, тий? Давхар confirmation. Энээс илүү confirmation гэж одоо юу байх вэ, тий? За тэгээ profit target-а бид нар хаана тавих вэ? Profit target-ыг бол нэг энэ хавьд тавих байсан юм тий. Уян чинь энэ би gold гэдэг юу хараад байгаа юм шүү. Gold гэдэг Rand Gold гэдэг компани хувьцаа. Гэтэ ялгаагүй. Энэ бол яг алтны үнийг дагаж явдаг. За stop loss-ыг бол энд тавина тий. За тэгээ take profit бол энэ хавьд. Бидний нөгөө risk to reward ratio гэж яриад байдаг энд юу болж байна? Risk to reward ratio хэд байх шүү вэ? Stop loss бол энд, take profit энд. Бидний нөгөө risk to reward ratio гэдэг те тэр нь хідээс хэд байх шүү вэ? Хэдэн доллар эрсдэл бид нэр хэдэн доллар хийгээд байгаа юм шүү вэ? Хийх гээд арилжаанд орох юм шүү. Бид нар одоо энд арилжаанд орж байгаа шүү. Тэ $1 эрсдээд за бараг 2.5. $1 эрсдээд 2.5. За. Falling wedge задарлаа, Maru bozu, falling wedge задарлаа, Maru bozu гарлаа, MACD cross, RSI дэше, risk to reward ratio 1:2.5. 1-2.5 бид нар энэ арилжаанд орох уу? Орхоос аргагүй те. Орно. Энэ бол ялалт байгуулах магадлал өндөр арилжаа болж байгаа тий. За тэгээ цаашлаад. За бид нар ингээ бүгдээрээ одоо wedge pattern бол үзчихлээ. Rising wedge бол bearish, falling wedge бол bullish тий. За дараагийн үзэгчтэй зүйл маань юу вэ гэхээр шүү дээ тий. Rectangle буюу box. Бид нар одоо энийг бас box-нд орчлооч гэж ярьдаг. Ерөнхийдөө ингэ support resistance-ийн дээр доор ингэ хэлбэлцээд байна. За энийг бид нар юу гэж хэлдэг юм бэ гэхээр rectangle chart pattern буюу эсвэл box гэж нэрлэнэ. Энэ нь ханш одоо тодорхой трендийг даган үргэлжилж явж байгаад завсар хөдөлгөөн хийж амрахдаа дээрээ resistance заагаад доороо одоо support заагаад ингээ энэ хоёр заагийн хооронд бол ингээд явж идэг те. За тэгээ энэ нь бол юу гэлтэгдэв юм бэ гэхээр indecision буюу зах зээл дээр одоо buyer seller-ууд тодорхой одоо шийдвэрт орж одоо шийдвэр гаргаж чадахгүй байна тий хаашаа явах нь бол мэдэгдэхгүй байна гэсэн одоо дүр зургийг бол гаргаж идэг. Тэгээд за rectangle pattern буюу энэ box pattern нь хэрвээ одоо down trend-д гарч ирэх юм бол ихэвчлэн downtrend үргэлжлэхийн дохио болдог. Ихэвчлэн шүү. Зарим үед буцаад одоо жишээ нь энд одоо юу гэдэг нь double bottom шиг юм харагдаад ингээд дээшээ явчих болдог. Тэр бол double bottom болно. Энэ бол box rectangle. Очоод задрах юм бол downtrend үргэлжлэнэ гэсэн үг. Энэ нь бол bearish continuation pattern болно тэ. Их тохиолдол болчихно. Тэгээд bearish rectangle pattern бол доошоо задрахдаа одоо нэгсэндээ доор одоо support болж исэн одоо level-ийг одоо задлаа доошоо унж байгаа учраас бид нэр бол short арилжаанд бол энд бол short арилжаанд бол орж болтгоо. Яагаад заавал support-оос доогуур одоо short арилжаанд орж байгаа гэхээр ойлгомжтой шүү дээ. Тэгээ өмнө нь одоо дэмжлэг үзүүлсэн support задрах юм бол ханш одоо үргэлжлэн унахын баталгаа болтгоо. За бүгдээрээ яг энэ одоо амьдрал дээр хийн жишээг бүгдээрээ одоо авч харъя.
За ханш ингээд унаад ирсэн те. Ингээд унаж ирээд тэнгүүдээ яасан. Ийм одоо боксын дотор орчихсон шүү дээ. Ийм боксын дотор орсон те. Дэшээ доошоо гэдэг. Yeah. Ийм дүр зураг бол одоо харагдсан байх нэ. За тэгээ бид нар яагаад энд нөгөө нэг candlestick pattern дээр бүгдээрээ үзчихсэн шүү. Энд candlestick ахад нэг short арилж байна уу гэсэн тийм. Яагаад. За тэгээ энэ box pattern-аар бид нар энд одоо давхар одоо confirmation авах ч юм уу эсвэл одоо арилжаа short арилжаанда нэмэх боломжтой байж. За бид нар энд яалаа. Бид нар энд resistance байна гэж үзээд бид нар энд short арилжаанд орё гэж үзсэн шүү дээ. Энд одоо resistance байна. За resistance те энэ бол resistance. За ханш буцаж хурж ирээд өмнөх resistance-ийг шалгахдаа doji гаргалаа, буцаад улаан marubosу гарлаа. Энэ гурав нийлэхээр ямар candlestick pattern үлээ залуусаа? Ямар candlestick вэ? Evening star те? Evening star. Shooting star биш шүү. Shooting star inverse hammer хоёрыг андуурахгүй шүү. Evening star те. За бид нар яасан? Evening star-аас resistance дээр гацлаа. Evening star үүслээ. MACD cross хийлээ. RSI 50-аас доош орлоо. Бид нар short арилжаанд орцсон явж байгаа шүү дээ. Short арилжаанд орцсон явж байгаа. За тэгэнгүүтээ одоо яах нь вэ? Box задарлаа. Бид нар яах вэ? Бид нар одоо яаж болох вэ? Бид нэр short арилжаанд нэмэж болно тий. Short арилжаанд илүү одоо нэмэж болно. Эсвэл бид нар хэрвээ энэ хавьд одоо ашгаа аваад энэ өмнөх арилжаанаас гарчихсан байсан бол бид нар шинээр арилжаанд орж болно тий. За яг бидний одоо дагах ёстой дүрмээр болов шүү дээ. Бид нар resistance-с орсон болвол support-оос өмнө ашгаа аваад гарах ёстой тий. Тэгэхээр нэгсэндээ бид нар бол одоо энд ашгаа авцсан гэж бид нар үзэж байгаа шүү дээ. Одоо энэ шараар тэмдэглэсэн газарт бол бид нар эхний одоо энэ дээрээс орсон арилжаанд бол эхний одоо энэ дээрээс орсон арилжаанд бол бид нар гарцсан гэж үзэж байгаа тий. Энэ хавьд бол бид нар эхний дээрээс орсон арилжаанаас гарцсан гэж үзэж байгаа. За тэгээ буцаад ингээ бокс задрахад бид нар энэ дахиад арилжаанд орж ирэх нэ тий. За тэгээд энэ арилжааны take profit-ийг яг уу энэ боксын өндрөөр ингээ хэмжинэ. Box гэдэг бол нэг иймэрхүү байна. За box дээр double top bottom ялгараад байна гинэ. Double top bottom харагдана. Double top bottom ч угаасаа box дотроос явагдсан шүү дээ. Тэгэхээр double bottom байна уу, top байна уу, box-оос хаашаа задар шиг бидний юугаар хамгийн гол мэдрээ ялгах уу? Юугаар ялгах уу? За хэрвээ энэ үнэхээр double bottom байсан бол манай neckline хаана вэ? Neckline хаана байх вэ? Neckline чинь resistance дээр шүү дээ. Энэ resistance цаашаа задраа явцсан бол бид нэр double top гэж үзэх нь те. Гэтэл яасан? Буцаад ороод ирсэн энэ хавьд ингээ унаад ирсэн ингээ энэ бол бид нэ box болж. За мэдээж box буюу rectangle pattern downtrended байгаа юм чинь uptrended бол байж таа. Uptrended байгаа box pattern юу болдог вэ гэхээр өмнөх uptrend-ийг үргэлжлүүлдэг одоо pattern болох нэ. Тэгэхээр нэгсэндөө box одоо pattern бол ихэвчлэн өмнө нь үүссэн трендийг үргэлжлүүлдэг одоо зүй тогтол байх нэ. За тэгээ bullish rectangle pattern бол uptrend-ийн үед үүснэ. За тэгээд ханш одоо энэ тухайн одоо энэ орсон байгаа
хайрцагнаас гарахтаа бол аль ч зүг рүү задарч болох ч гэсэндээ доош задарч болно, дээш задарч болно. Ихэнх тохиолдолд бол өмнөх трендийг үргэлжлүүлээд явдаг байгаа. За түрүү одоо double top bottom ялгархгүй байх гэсэн. Одоо энд double top bottom харагдаж байна уу залуусаа? Энд double top bottom байна уу? Заавал одоо бокс дотор байхаараа double top bottom бас байхгүй байгааз. Түрүүн бол яг түрүүний жишээл тэгж харагдсан учраас заавал бокс дотор байхаараа double top bottom байна гэсэн үг биш шүү дээ. За яа. Тийм. Я энэ бокс бол одоо энэ боксоос задраад гарахаараа юу болох вэ гэдгийг бүгдээр одоо харъя. Бүүм. Йоо ямар гоё юм. За энэ боксоос бол дээшээ resistance-ээс сайхан задраад гарахт нь бол бид нэр энэ нүгээр бол баталгаа аваад long арилжаанд орж болно те. Long арилжаанд орж болно. За ингээд long арилжаанд орсныхоо дараа боксоос бол одоо profit take level бол энэ нөгөө боксны өндөртөө бол энэ зүү гэж бид нэр тавина те. Тэгээд бид нэр бол энэ хавьд ингээд profit аваад гарчлах нэ. Я энэ боксны жишээг одоо бүгдээрээ амьдрал дээр харъя. Та нарын хайртай golden дээр golden дээр бол яг энэ бокс бол үүссэн байдаг. Golden дээр 4 цаг дээр бүгдээрээ харъя. За бүгдээр наашаа хардаа болж байна. За энд ингээд өсөлтийн тренд явагдсан шүү дээ. Up trend явагдаад. Би одоо буруу юм арсан багт. Төсөвтэй бокс харагдахгүй. За бол энийг харъя. За up trend явагдаад тийм апгрейд явуултаа. Яа тэгээд нэг энд ханш ийм бокснд орсон юм да гэж харагдаж байна. Энд ч бас нэг тийм за энэ ч бас нэг тийм perfect box ч бас арай биш ч юм уу. Тийм ээ бокс болох юм байна. Я ханш бол нэг иймэрхүү ингээ боксонд бас орчихсан харагдаж байгаа тийм. Дээрээ resistance-тэй supportтай. Энд яагаад resistance байна? Энд чинь өмнө одоо унж ирээд гаталж чадаагүй юм level байна тийм. Тэгээ энэ доороо support. Яг хуу ханш заавал энэ resistance-ийг олон дахин шалгаагүй байна л да. Гэтэ бид нэр энийг бас л одоо бокс гэж харсан. За ингээд боксноос гарахад энд бас одоо нөгөө юу болж илаа? Энэт бас нөгөө falling wedge болчихсон тийм. Энэ бокстой зэрэгцээд бас одоо falling wedge. Яа эндээс ингээ гарахад бид нар яасан арилжаанд орсон байлаа. Бокс гарахтаа 3 white soldiers гаргаж энэ боксоос гаталлаа. Давхар баталгаа авлаа. Энд бол ингээд давхар баталгаа авлаа тэгээ ханштай шиг өслөө те. Яг одоо харагдаж байгаа жишээл юм байна. Гэтэ энэ нэг ч тийм сайн боксны жишээ биш байна. Гэтэ яг та нараа бол ID-г нь ойлгоход бол болно те. Box pattern юу ойлгомжтой залуусаа rectangle pattern те. Box pattern бол ер нь бол юм амархан. Box channel хоёр юугаараа ялгаатай вэ гэж байна. За, channel ч нь бол ингэж явна шүү дээ. Channel бол бид нар нөгөө 3 төрлийн channel байдаг гэж үзсэн те. Нэгсэндээ уналтын channel байна. Channel бол ийм channel байна. Эсвэл одоо өсөлтийн channel байна те. Тэгэнгүүтээ ажил тийшээ явж байгаа бид нар нөгөө нэг ranging channel гэж бас мэдэн шүү дээ. Ranging channel те. Энэ ranging channel.
Ranging channel чинь л ерөөсөө box шүү дээ. Ranging channel чинь box. Та нар тэгээ ойлгочих заяа. Ranging channel чинь бас л одоо rectangle patternтай ялгаагүй. Ranging channel буюу хажуу тишээ явж байгаа тийм. Чинь бол box гэсэн. Wedge channel хоёр хоорондоо адилхан биш ээ. Wedge чинь бүр ингээд ойлгомжтой ингээд хоёр үзүүр нь хоорондоо нийлж ирээд байгаа юм тийм. Зя үргэлжлээд ёо ямар их паттерн вэ? Та нарын толгой өргөж чинь гайгүй юу? Би одоо баг өөрөө баг ямар их паттерн вэ гэд. За channel ямар нөхцөлд ашиглах вэ гэж номоо уншаарай. Номоо дахиад уншаарай. Хоёр дахь өдрийг хичээлээ дахиад үзээрэй заяа. За. За дараагийн паттерн ёо. Pennant pattern. Одоо ингээд та нар одоо бүр одоо энэ одоо бүгдээрээ л хоорондоо адилхан харагдах юм гэж бодож магадгүй. Үгүй шүү, өөр шүү залуусаа заяа. За pennant pattern гэж одоо энэ pennant pattern буюу одоо энэ дарцаг мэт хэлбэртэй юм зүйл тогтч байдаг. Энэ нь бас одоо нөгөө box patternтай ялгаагүй continuation pattern буюу ханшийн одоо өмнөх трендing үргэлжлэлийг заадаг юм pattern байдаг. За энэ pennant pattern бол яад юм бэ гэхээр ханш lower high буюу higher low хийж ирдэг. За би танараас асууя. Pennant pattern falling wedge хоёрын ялгаа юу вэ? Pennant pattern falling wedge хоёрын ялгаа юу вэ залуусаа? Бичээрэй, би чатаа нээсэн байгаа шүү. Ай, lower low шүү дээ зүйтэй. За хин зөвлөсөн бэ? Lower low. Channel дээр яаж чинь? Биш энэ pennant дээр яаж чинь? Lower high, higher low. Falling wedge дээр яах вэ? Lower high, lower low. Rising wedge дээр яах вэ? Lower high, higher high. Та нар эдний ялгааг сайн олж хараарай. За өөрсдөө бас ингэ тэмдэглэл хөтөлчих хэрэгтэй. За нэгс нь ингэ дээрээс resistance, доороос support. Энэ хоёр уулзахаараа pennant гэдэг хэлбэртэй болох нэ. За bearish pennant буюу ханш одоо үргэлжлэн унаж байхад үүссэн одоо энэ дарцаг хэлбэрийн pennant нь өмнөх down trending үргэлжлэлийг заадаг байна. Одоо хүчтэй уналт үүсгэсний дараа зарим селлерууд бол ашгаа аваад арилжаанаас гарантай, зарим buyer-ууд болохоор ханш хямдарчлаа гэд худалдан авалт хийснээрээ ингээд энэ хоёр бол ингээ хоорондоо ойртоод ирдэг байгаа. За тэгээд pennant-аас гарахад бол илүү их одоо селлерүүд арилжаанд ороод эхлэх юм бол энэ pennant бол доошоо задрах одоо нөхцөл бол бүрддэг байгаа. За тэгээ бид нар одоо энэхүү bearish pennant-ыг ашиглаж арилжаанд орохдоо pennant-аас задарсан candlestick хаагдсны дараа short арилжаанд орчихлоо. За бид нар pennant-аас short арилжаанд орох. За ингээд down trend-д үүсэн pennant-аас short арилжаанд орох юм бол stop loss-ыг хаанд авах залуусаа. Stop loss-ыг хаанд авах вэ? Бид нар эндээ short арилжаанд орлоо гэж stop loss-ыг хаанд авах вэ? Зүйтэй. Pennant-ийн дээр тавина те. Pennant буюу энэ resistance-ийн дээр тавина. Энэ хавь тавина гэсэн үг те. За зүйтэй. За pennant гэдэг юм бол ерөөсөө л ийм зөв тогтол. Маш амархан өмнөх трендийг үргэлжлүүлнэ те. Down trend-ийн үед бол ийм. За бүгдээрээ down trend-ийн үед үүссэн pennant-ийн одоо жишээг авч үзье. За энэ бол яг миний ашиглаж арилжаанд орчихсон хувьцаа байгаа. Roku гэдэг хувьцаа байгаа тийм. Нэг өдөр төр нэг сайн харагдахгүй нэ. 4 цаг руу. За энэ нэг өдөр дээр сайн харагдахгүй нэг тухайн үед 4 цаг дээр энэ аягүй сайн харагдсан байхгүй залуус. Та нар яг ер нь ингээд нөгөө ID-г нь авчих те. Энэ бол нэг ийм pattern байсан. Энэ тэгээд нөгөө extended hours дээр бас гарч ирсэн. After hours гэж бол байдаг. Тэр нь ханш хаагдсны дараа бас нэг жоохон арилж явуулдаг тийм зүйл.
Ингээ унаж ирээд panic үүсгээд буцаад ингээ доош явсан. За. Oil дээр яах вэ? За, oil дээр бол яг гоё panic үүссэн байна шүү дээ энэ хараа. За, oil яасан. Oil унаж ирлээ. Тэгээд эндээс юу үүссэн? Higher low, lower high тэ. Ингээд panic-ээс задрахад бид нар бас ингээд буцаа short арилж байна. Гэхдээ энэ panic-ийн задрал бол нэг тийм удаан бас үргэлжлээгүй задрал байна. Та нар ингээд тэ уналтын одоо ер нь та нарын pennant, rising wedge, falling wedge, box pattern гэх мэтчлэн паттернуудыг ямар үед харахаа ер нь ойлгож байна залуучтай. Ямар үед харах уу бид нар? Ямар үед харах уу? Тренд хийж байгаа үед зүйтэй. Ханш тренд хийжсэн үедээ зүйтэй. Тэгээд дараа нь юу болж байгаа үед харах уу? Дараа нь юу болж байгаа үед харах уу? Засвар яг зөв. Засвар хөдөлгөөн хийж байгаа үед. Ханш ерөөсөө тренд хийсний дараа тодорхой засвар хөдөлгөөн хийж байгаа үед бид нар юу болоод байна? Ямар зүй тогтол үүсээд байна? Яах нь уу? Энэ зүй тогтол гарах нь үгүй юу гэдгийг бид нар анзаарах нь шүү дээ. Яг зөв. Yeah. Pennant downtrending pennant ийм байгаа юм бол бас uptrending pennant гэж байх нэ. Uptrend ч гэсэн pennant гэж байна. За үүнийг бол бид нэр bullish pennant pattern гэж бол авч үздэг. За тэгээ энэ нь бол uptrend-ийг үргэлжлэхийг бол заадаг. Uptrend явагдчихлаа. Lower high, lower low үүслээ, pennant үүслээ. Нэгсэндээ энэ чинь бараг л нэг юм гурвалжин шиг л дүр зураг үүсээд байна шүү дээ. Тэгээд дээшээ гарч явах юм бол энийг бол сайхан одоо задрал дээшээ задрал үүслээ, uptrend үргэлжлэх нэ гэж бид нэр үзэх нэ. За тэгээд илүү их одоо buy-рууд арилжаанд орж ирэх тусам одоо pennant бол дээш задрна. За тэгээд pennant одоо энэ зүй тогтол ер нь яаж явагдаад идэм бэ гэхээр тодорхой нэгэн задрал үүсээд break хийгээд зүй тогтол задрахад илүү их хүмүүс баталгаа авсны дараа арилжаанд орж ирж одоо нэгнийгээ дагаж арилжаанд ороод байдаг учраас энэ тренд бол үргэлжлээд явд юм аа. Тэгээд бид нар энэ bullish pennant-ыг бол дээшээ задрахад бол long арилжаанд ороод stop loss-ыг бол pennant-ийн доод зураасны доогуур тавьж өгнө те. Энэ хавь тавьж өгнө гэсэн үг шүү. За ингээд pennant гэдэг pattern бол ийм байдаг байх нэ залуусаа. За pennant та нарт ойлгомжтой юу? Pennant pattern. За одоо жишээ нь ингээл ханш ингээл өсөж ирж байгаа л нэг ийм сонирн болцсон байлаа гэж бодъё л доо. Тэгэхээр бид нар бол хэрвээ энэ pennant pattern ч юм уу эсвэл энэ янз бүрийн pattern-уудыг мэддэггүй байсан бол бид нар ингээд юу хийхээ мэдэхгүй те. Ингээ ханш ингээд нэг яагаад байгаа нь ойлгомжгүй ингээд trend line-аас өсөөд байгаа юм шиг. Гэтэл одоо бид нар энэ зүй тогтлуудаа мэдээд авчихлаар илүү одоо давхар баталгаа авах. Энэ чинь pennant-аас гараад байгаа юм. Энэ чинь box-оос гараад байгаа юм. Энэ чинь rising wedge-ээс гараад байгаа юм. Falling wedge-ээс одоо дээшээ гараад байгаа юм. Rising wedge-ээс унаад байгаа юм. Гүн чи double bottom, гүн чи double top, гүн чи head and shoulders гэх ингээл. Ингээл бид нар хараа энэ болгоныг та нар гоё ингээд цээжлэх хэрэгтэй те. Ерөөсөө л жоохондоо яг цагаан толгой цээжлдэг гэсэн чи үрчхийн хүрт одоо цээжлдэг гэсэн шиг л бид нар сайхан цээжлээд явах хэрэгтэй. Зя сүүлийн үүсэх ёстой паттерн зах зээл дээр хамгийн их тохиолддог мөн одоо хамгийн их хуурдаг хамгийн их худлаа байж болдог паттерн юу вэ гэхээр triangle буюу гурвалжингийн паттерн байдаг. Гурвалжин. Нэгсэндөө ханш болвол гурвалжингийн үед бол ямар ч одоо тренд үүсээгүй байгаа үе буюу те тренд одоо чиглэлгүй байгаа үед бол гурвалжингууд бол үүсч идэг. За энд бол ерөөсөө энэ бол засварын хөдөлгөөн бол гэхээсээ илүүтэй ханш одоо чиглэлгүй байна гэж бол бид нар авч үздэг. Энэ бол тодорхой трендийн дараач үүсэж болно, трендгүй байж байгаад үүссэн ч болно те. Ямар ч л байсан энэ гурвалжин гэдэг нь юу гэлтэх вэ гэхээр
buyer seller-ууд хоёр бол ерөөсө ханшийн чиглэлийн төлөө бол тэнцэлтчихэд тий. За тэгээ ингэж тулалдаж байхдаа ханшийг бол дээшээж гаргаж чадахгүй, доошооч унгаж чадахгүй нэг юм гурвалжингийн төрхөл үүсээд идэг гэсэн үг тий. Яа тэгээд энэ гурвалжин одоо зах зээл дээр үүсэхдээ ерөөсөө ханшийн одоо чиглэлгүй байгаа байдлыг илтгэж идэг. За бүгдээрээ гурвалжин одоо яаж үүсч болох талаар харъя. За юм дэрлээ. За алтан дээр одоо бүгдээрээ харъя те. Алтан дээр ингээ харахад жишээ нь урт хугацаанд би харж байгаа шүү. Алтны урт хугацаанд харж байгаа. Ийм одоо юм гурвалжин бол одоо үүсгээд явсан байна те алт. Тэгээд энэ гурвалжингаас дээшээ задарсан байна. Тэгэхээр энэ гурвалжин бол үүсэж байгаа хэсэг бол нэгс нь юу гэлтэж байгаа юм гэхээр ханш бол нэг тийм тодорхой чиглэлгүй байна л гэдгийг гэлтэж байгаа. Энэ бол нэг алтыг одоо урт хугацаанд харж байгаа шүү дээ бид нар. Урт хугацаанд би бол энэ 2016 оноос хойш кэндлийг 16 оноос 19 оны хооронд бол ханш чиглэлгүй байж байгаад одоо чиглэл гараад явж байна те. Яг уу энэ хугацаанд бол мэдээж энэ жижиг богино болон дунд хугацааны трендүүд бол бид нар байгаа шүү дээ. За тэгээд гэхдээ би ингээд алтыг 7 хоногийн чарт 50-аад тайлбарч одоо ингээд гурвалжин тавьчлаа та нар зөвхөн одоо урт хугацаанд үүсдэг байна гэж бол ойлгож болохгүй те. Ямар ч байсан гурвалжин ямар ч цаг дээр ямар ч нөхцөл байдлаас үүсч болно. За тэгээ үүссэн гурвалжингууд бол гурван төрлийн гурван өөр янзын гурвалжин бол үүсчихдээ. Хамгийн ихэнд бол symmetrical triangle буюу яг одоо тэгшхэмтэй одоо уналт өсөлт хоёр ингээд тэнцүү маркийн одоо тийм гурвалжин бол байдаг symmetrical triangle гэдэг. За хоёрт бол descending triangle буюу одоо доошоо унаж буй гурвалжин. Тэгээ гуравт бол ascending triangle буюу дээшээ өсөж байгаа гурвалжин. Тийм гурван төрлийн гурвалжин гардаг. За symmetrical triangle нь бол юу юм бэ гэхээр биш үү? Lower high, higher low хоёр хоорондоо тэнцэж ирж байгаа л тийм одоо дүр зураг. Энэ нь бол яг энэ тийм гурвалжин бол ханшин дээр бол ийм дүр зураг гаргацдаг. Энэ гурвалжингаас бол ханш ёстой жинхэнэ альч зүг рүү гарч болно. Дээшээж гарч болно, доошооч гарч болно. Аль зүг рүү гарах нь хамаагүй. Ямар ч л байсан аль нэг зүг рүү гарахт нь бид нар арилжаанд орохдоо бэлэн байж хэвээр. За арилжаанд орохдоо бэлэн байж хэвээр. За энэ жишээн дээр бол symmetrical triangle бол доошоо задарсан байдлыг бол бид нар харж байна л да тий. Тэгээд их хүчтэй уналт үүссэн байна. Бид нар одоо энэ гурвалжинг задарч гараад гурвалжин буцаж одоо дээшээ орлоггүйгээр doji candle гараад ингээд reject болоход бид нар энд бол short арилжаанд орсон болвол ааш одоо сайхан өстой арвин их ашиг хийх байжээ. Тэгээд за бид нар хэрвээ энэ short арилжаанд орвол stop loss-ыг хаана тавих вэ залуусаа? Stop loss-ыг хаана тавих вэ та нар надад хэлээч. Энэ одоо эндээс short арилжаанд орё гэж бодъё л да. Тэгэхээр бид нар stop loss-ыг хаана тавих вэ? Тэ lower high дээр те гурвалжингийн эсрэг зүгт одоо энд юм уу эсвэл одоо ханш одоо доошоо яваад ирэхэд бол нийчээд тавьчих зүг өчөд lower high. Зүйтэй манай залуус мундаг байна. За тэгээд symmetrical triangle одоо задарч гурвалжингийн одоо явахтаа бол одоо энэ гурвалжингийн нийт одоо өргөн буюу өндөртөө одоо тэмцүү хэмжээгээр бид нар profit target-аар тавьж болно тийм. Тэгэхээр нэгсэндээ энэ хавьд бид нар ашиг аваа гарчиж болох байсан байна гэсэн үг. За тэгээд энэ одоо symmetrical triangle болвол ерөөсөө альч тал руу задарч болдог учраас бид нар аль нэг тал руу задран гартал нь төвчээртэйгээр хүлээх хэрэгтэй. Энэ гурвалжин бол ерөөсөө хідэн сараач үргэлж болно, хідэн өдрөөрч үргэлж болно, хідэн цагаач үргэлж болно. Ямар ч байсан аль нэг тодорхой чиглэл рүү гараад чиглэл өгөх үед нь бид нар арилжаанд орох хэрэгтэй. Түүнээс бид нар гурвалжин дотор байж байхад нь одоо жишээ нь юу гэдэг те энэ дээд цэгт явж байхад бид нар таагаад шууд шорт арилжаанд орж бас болохгүй байх нь арай эрсдэл өндөртэй. Хэрвээ цаашаа дээшээ одоо өсөөд яваад үйл яах вэ те. Тийм учраас биднэрт бол төвчээр бол маш хэрэгтэй. Төвчээр гэдэг нь бас амжилттай арилжаач хүний одоо гол мөн чанар бол байдаг шүү дээ залууч. Тиймээс сайн төвчээртэй гурвалжингээ
одоо symmetrical triangle-ийг харж байгаа хэрэгтэй байна. Yeah. Өөр бас нэг одоо гурвалжин байдаг нь юу вэ гэхээр үүнийг бол descending triangle гэж нэрлэдэг. Энэ бол доош унаж байгаа гурвалжин буюу доороо supportтой ийм тэгшүнцэгт одоо бид нар одоо геометри хичээл дээр үздэг байснаа тэгшүнцэгт гурвалжин. Нэгсэндээ ийм тэгшүнцэгт гурвалжин гэсэн үг ээ. Доороо supportтой тэгээд ингээд lower high хийгээд явж байгаа гэсэн үг тийм lower high хийгээд ингээд бол энэ descending triangle буюу доошоо унаж байгаа юм triangle үүсдэг. За ханш одоо бас мөн адилхан одоо энэ descending triangle-аас задран гарахтаа аль ч зүг рүү задарч гарч болно. Дээшээж гарч болно, доошоо одоо support-оос доошооч орж болно. Гэхдээ миний одоо арилжааны туршлага одоо амьдралын туршлагад бол иймэрхүү төрлийн доороо supportтой гурвалжин бол ихэнх тохиолдолд энэ support бол сайн бариад тэгээд ханш бол дээшээ өсдөг. Тэгэхээр миний одоо experience буюу туршлагад бол ханш бол дээшээ өсчихсэн тохиолдол маш олон. Тэгээд энэ дээр бол юу болд юм бэ гэхээр те селлерүүд хэдий одоо ханшийг одоо дарамталж унгаах оролдлогыг бол хийж байгаа ч гэсэндэ байрууд бол ханшийг тодорхой цэгээс унгаахгүйгээр ингээд support дэмжлэг үзүүлээд байж идэг. Тэгээд support хэдий одоо энэ гурвалжин хэдий аль ч талуу задарч болоош миний туршлаганд бол дээшээ задарч ирсэн тохиолдол маш олон байдаг. Яа, энийг харалтаа сайхан байгаа зү. Ийм гой задрал үүсэж байна. Гой шүү гой. За тэгээ ханш одоо бид нар одоо энэ жишээн дээр одоо тэ жишээ дөнгөж гурвалжинаас задарч гарахын том candle дээр бол confirmation аваад бид нар long арилжаанд орж болно. За бид нар энэ confirmation аваад дөнгөж long арилжаанд орсны дараа яасан бэ? Ханш яваагүй байгааз, ханш өсөж өгөөгүй байгааз амар ингэж хажуу дэше явж байгаад ерөөсө чиглэл өгөхгүй те. За сэтгэл зүгээр муу хүн болвол төвчээргүй хүн болвол дөнгөж арилжаанд орж эхэлж байгаа хүн болвол бууж өгөөл энэ арилжаанаас гарна. Тэгэл арилжаанаас гарангууд яах юм гэхээр энэ өсөөл эхэлнэ. Тэгэл өстой толгоогоо гараараа шаагаал тэгэл одоо харамсаал өнгөрнө. Тийм учраас арилжаан төвчээртэй байх хэрэгтэй тийм. Зя ийм төрлийн арилжаанд бид нар long орохдоо stop loss-ыг хаана тавих вэ залуусаа? Stop loss-ыг хаана тавих вэ? Бид нар энд одоо long орё гэж бид нар stop loss-ыг хаана тавих вэ? Зүйтэй. Stop loss-ыг мэдээж бид нар support-ын доор тавих болно тийм. Зя. Яа тэгэхээр descending triangle гэдэг нь бас ийм triangle байдаг байх нэ. Ханш альч тал руу задарч болно. Гэхдээ миний туршлаганд бол дээшээ задрах нь бол маш илбэг байсан. Тэгээд бид нар одоо profit take level-ыг бол яг энэ гурвалжингийнхаа өндөртөө тэмдэг хэмжээгээр авч үзэж болно. За мэдээж унж байгаа гурвалжин байгаа юм чинь биш ээ. Унж байгаа гурвалжин байгаа юм чинь өсөж байгаа гурвалжин байдаг л байлгүй дээ. Үүнийг бид нар ascending triangle гэж нэрлэдэг. Ascending triangle. За энэ ascending triangle нь яа гэм бэ гэхээр дээрээ resistance-тэй ханш бол энэ resistance-ээс дээшээ гарч чаддгүй. А гэхдээ buyer-ууд бол айл болох ханшийг дээш нь одоо мацаадаг те. Higher low буюу одоо ханшийн доод цэгүүд одоо илүү дээгүүр орж явж идэг гэсэн. Зя энэ одоо гурвалжин дээр бол яа гэм бэ гэхээр buyer-ууд бол ханшийг дээш өсгөх оролдлого бол маш их хийж идэг. Дээш өсөхгүй л ингээл buy pressure бол овоо сайн байдаг. Гэхдээ селлерүүд бол энийг бол дээш нь гаргадаггүй. Ингээ resistance дээр бол маш сайн барьж идэг те. Тэгээ энэ гурвалжингийн зүй тогтол нь альч тийсээ одоо задарч болох гэсэндээ одоо дээшээ resistance задраа дээшээ явчих болно те. Эсвэл одоо доошоо одоо гурвалжин задраа доошоо унчиж болно. Гэхдээ миний амьдралын туршлаганд бол доошоо задарч унах нь бол илүү илбэг байдаг. Зарим одоо ингээд chart pattern ч юм уу ийм одоо хувьцааны техник дүн шинжилгээний номнууд уншихлаар энийг дээшээ задарна гэдэг л дээ. Гэхдээ миний туршлаганд бол доошоо задрах нь бол илүү илбэг байсан. За тэгээ энэ жишээг харах юм бол ёо ямар гоё юм бэ те. Тэгээ эндээс доош задрахад бол бид нэг short арилжаанд орж болно. За та нар одоо энэ анзаараарай хараа. Доош задарцсныхаа дараа гурвалжин бас буцаж хурд ирээд энэ resistance-ийг шалгасан байна шүү дээ. Тэ? Тэгэхээр бас одоо юугүй хүн
туршлагагүй ч юм уу төвчээргүй хүн байсан бол энэ гурвалжин худлаа болчлоо гэж арилжаанаас гарчдаг. Тэгэл ингээл одоо энэ бас хэрвээ бид нар эндээс одоо арилжаанд орсон бол бас жоохон алдагдалд орж байгаад буцаад ингээд ханш бидний талд ирж байгаа үст тэ. Тийм учраас төвчээртэй байх хэрэгтэй. За тэгээ бид нар эндээс одоо short арилжаанд ороод бид нар stop loss-ыг хаана тавих вэ? Resistance-ийн дээр тавьж өгнө те. Яг зүйтэй. Бид нар short арилжаанд орох юм бол resistance-ийн дээр stop loss-о тавина. За тэгээд ингээд сайхан short арилжааны take profit төвчнийг бол бидний гуравдынхаа өндрөөр хэмжээд анхны take profit хийж болно. Мэдээж энэ бол take profit төвчнөөс илүү таашаа доошоо унсан байна. Гэхдээ та нар хардаа take profit төвшин дээр заавал ийм жижиг ийм react бол үзүүлж байгаа биз дээ ханш. Яа зүйтэй. Яг зөв. Тархиа шаахгүй тулд stop loss-ыг resistance-ийн дээр тавина тийм. Ягаад тэгэхээр ханш resistance-ийг шалгаад доошоо орчихсон байна шүү. Тэгээ нэмж хэлэхэд гурвалжингийн зүй тогтвол ханш хашаач гарч болдог учраас тэр хаашаа гарах нь бол биднэрт ямар ч падли байхгүй. Би арилжаанд нэг л зүйлийг та нарт захиж хэлье. Өөрийн бардам зам буюу эгоогоо авч хай. Арилжаанд та нар хандахдаа ямар ч эго байх хэрэггүй. Та нарын тэр юу гэж бодох зах зээлд ямар ч падли байхгүй. S&P 500 өсөх болсон штэ. Энэ муу яагаад өсөхгүй байна гэж бодох, та нар уйлах, гонгнох, шаналх тэр бол зах зээл та нар ямар ч падли байхгүй. Зах зээл ямар ч сэтгэл хөдлөл байхгүй, зах зээл нулимс байхгүй, зах зээл инээдэн байхгүй. Тийм учраас та нар эго буюу бардам зангаа авч хаях хэрэгтэй. Ялангуяа гурвалжин дээр та нар гурвалжин энэ яг л дээшээ өснөдөө, энэ яг л дээшээ гарна да. Энэ мөнхчин resistance барьдаг гэсэн доошоо унана да гэд бодоодох юм бол буруу биш шүү. Гурвалжин альч тал руу гарч болно, альч тал руу гарсан та нар арилжаанд орохдоо бэлэн сууж авах ёстой. Давхар баталгаагаа авч явах ёстой. MACD, RSI, Bollinger Bands, bla bla, chart pattern, support, resistance, trend line, channel. Ямар ч одоо задрал ирсэн та нар баталгаагаа аваад тэр зүг рүү л арилжаанд орох ёстой. Зах зээл дээр юу л болно тэрийг л бид нэр даах ёстой шүү дээ. Даах ёстой. За. Тийм учраас эго гэж юм ерөөсөө байхгүй. Гурвалжин хаашаа задрна бид нэр тийшээ. Гурвалжин дээшээ бид нэр дээшээ. Гурвалжин доошоо бид нэр доошоо. За. Зя ийм байх нэ залуусаа. Өнөөдрийн одоо үтсэн олон одоо pattern, chart pattern бол энэ хүрээд өндөрлж байна. Та нар яг уу bull flag, bear flag гэд байдаг. Тэр бол нөгөө bull pennant, bear pennant дотор ороо явчихдаг. За тэгээ бүгдээрээ бацтгаад нэг харъя те. Бид нар бол өнөөдөр маш олон одоо chart patterns үзлээ. Бид нар энэ бүх үзсэн chart patterns-уудаа бацтгаад үзэх юм бол double top, double bottom, head and shoulders, inverse head and shoulders, rising wedge, falling wedge эдгээр бол reversal pattern. Reversal pattern. Эдгээр бол reversal pattern. Эдгээр бол reversal pattern. Буюу өмнөх трендийг буцаагаад өөр тренд эхлэх одоо зүйл тогтоол гэсэн үг шүү дээ. Яа тэгээд бид нэр continuation chart pattern-ийг үзсэн тий. Falling wedge, rising wedge хаашаа continue хийх вэ? Доошоо. Хотлоо ярьж байна. Falling wedge дээшээ, rising wedge доошоо тий. Falling wedge бол bullish гэдгийг бид нар үзсэн тий. Rising wedge бол доошоо. Тэгэхээр bull trend-ийг үргэлжлүүлэн, bear trend-ийг үргэлжлүүлэн. Bullish rectangle болон bearish rectangle мөн одоо өмнөх трендийг үргэлжлүүлнэ тий. За тэгээд bullish pennant болон bearish pennant. За түрүү нэг сурагч маань асууж байна. Bearish pennant болон одоо symmetrical triangle гурвалжин хоёрыг яаж ялгах юм бэ гэж. Яаж ялгах вэ гэхээр өмнөх тренд явагдаж байгаад засвар хөдөлгөөн хийгдээд pennant ийм гурвалжин үүссэн байх л энэ pennant тий. Зүгээр symmetrical triangle бол трендинг дараач үүсч болно эсвэл трендгүй байх үед ч үүсч болно. Ямар ч үед үүсч болно гэсэн үг тийм. За тэгээд биднэрт бол bilateral буюу альч тал руу задарч болох
юм одоо гурвалжин бол үзлээ шүү дээ. За ингээ бид нар нийтдээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 нийтдээ бүгдээрээ 15 өөр төрлийн зүй тогтол буюу chart pattern үзлээ залуусаа. Та нар тэгээд chart pattern-ыг ашиглаж арилжаанд орохдоо яах вэ? Заавал баталгаа аавна тий. За мөн chart pattern-аас candlestick задраад гарахад бид яах вэ? Candlestick үнэхээр яаж задарч гарсан байх нь гэдгээр одоо баталгаа аавна, pullback-аар баталгаа аавна. Үнэхэрийн сайхан задраад гарах юм бол бид нэр шууд арилжаанд орж болно. Та нар stop loss-оо яаж тавихаа мэдж байгаа. За одоо өөр юу ярих вэ те? Та нар өнөөдөр одоо энэ зүйлсүүдээ moving average, MACD, RSI, trend line, chart pattern гэл бусад бүх зүйлтэйгээ ингээд хослуулаад зэвсэглээд одоо forex арилжааны тулдаанд орох юм бол ялах магадлал тун өндөр юм шүү. Тэгээд мөн дахиад хэлэхэд forex арилжаанд ego буюу өөрийн бардам зан гэдэг зүйлээ цэвэр авч хайх хэрэгтэй. Би яг ингэж л сурсандаа энэ яг ингэл ёстой доо гэсэн хандлагаар арилжаанд орох юм бол бүтэхгүй алдаад дуусна. Зя залуус маань гайгүй юу? Өнөөдрийн хичээл таалагдсан уу? Дажгүй юу? Ямар байна? Зарим нь бол яг та нар бол энэ patterns-ийн талаар мэддэг байсан байх тийм. Хэрвээ мэддэг хүмүүст нь бол илүү одоо бас мэдээлэл өгсөн байх гэж найдаж байна. За, доллар Японы йен дээр double top үүсээд байна гэж энэ хаана үүсээд байгаа юм бол доо. Доллар Японы йен дээр хаана үүссэн? Ганц юм асууя. Манай ном уншсан хэд хариулаарай. Номон дээр жоохон алдаа байсан үгүй юу? Номон дээр би түрүү ингээд явж байгаа нэг ганц хоёр алдаа олж хараадсан. Та нар нэг тийм ганц хоёр үг үсэг юм уу тиймэрхүү алдаа олж харсан уу? Ганц нэг байсан үү те. За би тэрийг засах болноо. Би тэрийг өөрөө засаад хийнэ. Яг одоохондоо би Монголд очиод нөгөө номоо редактор хийлгээгүй байгаа учраас бас жоохон алдаатай байж магадгүй. Гэхдээ гайгүй байгаа юм шүү дээ. Америкт 10 жил амьдэрсэн хүн гэхэд бас редакторгүй л яваад байгаа шүү дээ. Би өөрөө л үг үсгийн алдаагаа засаал яваад байгаа. 15 минут дээр double top үүсэж байж магадгүй. Бид нэр хараа. За одоо хараа амар аюултай юм ярьчих. Үнэхээр аюултай юм сая ярьсан шүү. Та нар чата түр зур унтраад хараа. 15 минут дээр double top үүсэж вэж магадгүй гинэ. Юу ярьж байна? Амар аюултай юм ярьж байна хараа. 15 минут дээр хараа. Та нар хараа зүгээр ийм range хийж байгаа. Тэр тусмаа бага цаг дээр range хийж байгаа үед та нар бити тийм double top борон байна уу гэдэг ийм бити ингэж нөгөө байхгүй юмыг байлгах нүдээр хараад бай заяа. Эхлээд та нар 7 хоногийн чартаа хар. 7 хоногийн чартн дээр юу харагдаж байна? Ханш яг үнэндээ одоогийн байдлаар ямар ч чиглэлгүй харагдаж байна. Uptrend-ийн дараа double top үүссэн юм алга тий. За тэгэнгүүтээ нэг өдрийн чарт руу орлоо. Нэг өдрийн чарт руу ороход юу харагдаж байна? Харин зүгээр support дээр өмнөх үүсгэсэн support дээр ирээд ханш нэг жоохон өссөн байдалтай л харагдаж байна тий. За тэгэнгүүтээ бид нэр 4 цаг руу шилжээд үзье. 4 цаг дээр шилжихэд юу вэ? Ханш жоохон л дээшээ тренд үүссэн байна. Түүнээс надад бол double top болол харагдахгүй. За энийг та нар double top гэж үзчихэвэл тий. Одоо магадгүй та нар яг энийг л double top гэж үзээдэх шиг байна л та. Ингээл буцаад үзэж байгаа тий. Тэгвэл double top гэж үзэж байгаа юм бол uptrend нь хаана байгаа? Uptrend хаана вэ залуусаа? Тийм учраас та нар энэ дөрмүүдээ маш сайн цээжлэх ёстой шүү хараа. Та нар одоо энэ дээр жишээ double top үүслээ гэдээ арилжаад орох юм бол та нар мэдхгүй double top-ийн арилжаалаа биш шүү залуусаа. Ойлгомжтой юу? Энэ бол double top-ийн арилжаа бол биш шүү. Та нарт ойлгогдож байна уу? Яагаад double top гэдэг? Чинь uptrend байх хэрэгтэй үст тий? Uptrend байх хэрэгтэй. Uptrend үеж double top үүснэ шүү. Uptrend байхгүй double top үүсв. Одоо харин би энэ дээр надад юу сонирхолтой харагдаад байна уу гэхээр ханш дахиад энэ support-ыг ирээд шалгаад дээшээ явах нь. Тэгэх юм бол надад арай юу үүсэх вэ? Double bar тий.
За gap-ийн талаар бол зөндөө ярьсан те. Gap яагаад үүсдэг юм бэ? Дархиж аваа. Gap яагаад үүсдэг талаар зөндөө ярьсан. Facebook групп дээр асуугаад магадгүй бусдаасаа хариултыг аваарай. Эсвэл нөгөө өмнөх бичлэгүүдэд ухраагаад үзээрэй те. Gap яагаад үүсдэг? Тэгэхээр одоо энд жишээ нь яагаад gap үүссэн? Та нар залуусаа хариулаач. Gap яагаад үүссэн бэ? Энд яагаад gap үүссэн байна? Хаасан цэгээс хамаагүй дээр цэг дээр нэгдчихсэн байна те. Зах зээл хаацсан байсан, зах зээл хаачихсан байсан. За тэгээд зах зээл хаацсан байж байгаа дөнгөж нээгдэхэд бол авах сонирхол дэндүү их байсан учраас өмнөх өдрөөсөө дээгүүр нэгдсэн тийм. Бүхэн мэдээнээс бас хамаарахгүй. Өөр ямар асуулт хариултууд байна вэ? За, энд нэг асуулт асуусан байна хараа. Ханшийн чиглэлгүй байдал засвар 2 адилхан зүйл биш юм уу гэж байна. Адилхан зүйл биш юм уу гэж байна. За, манай залуус хариул та. Та нар бол энэний адилхан үгүйг нь бол мэдэн дээ. Манай залуус хариулаарай. За, ялгаа нь юу вэ? Ялгаа нь юу юм болоо залуусаа? За, ханшийн засвар хөдөлгөөн гэдэг бол ямарваа нэгэн трендийн дараа тухайн трендийн эсрэг жоохон хөдөлсөн хөдөлгөөнийг бид нэр ханшийн засвар хөдөлгөөн гэдэг шүү дээ. Ханш чиглэлгүй байна гэдг нь бид нар юу хэлэх вэ гэхээр тренд ерөөсөө байхгүй. Дэшээчгүй доошоочгүй тийм л байдлыг бид нар ханшийн чиглэлгүй байдлыг гэдэг шүү дээ. За, head and shoulders толгойн цэгийг зүүнний үзүүрээр авах уу эсвэл хаасан цэгээс авах уу гинэ. За, энэ бол бид нар head and shoulders болон double top bottom-ийн цэгүүдийг бол дандаа зүүнний үзүүрээр авах юм шүү залуусаа. За, зүүнний үзүүрээр ав. За, MACD-ийн тод ногоон өнгө, бүдэг ногоон өнгө хоёр хоорондоо ялгаатай юу гэж байна. За, энэ бол одоо жишээ нь тод ногоон өнгө байхад бол MACD өсөж явна. Бүдэг ногоон өнгө болоход бол MACD унаж явна. Ийм ялгаатай байна. За, Google логиныг нэмээд өгөөч гэж. За, ойлголоо. Google логин нэмээд өгөө. Чартер анализиктэй хугацааны хувьд хэр удаан хугацааг харах вэ гэж байна. Одоогийн байдлаар бид нар эхлээд 7 хоног, 1 өдөр, 4 цаг тэгэл болоо. Өшөө доошоо 1 цаг 30 минут 15 минут дээр яах вэ гэдэг бид нэр суралцсан. За. Тэгэхээр та нар одоогийн байдлаар бол 1 7 хоног, 1 өдөр, 4 цаг. За, тэгэл болоо. За, өөр юу вэ залуусаа? Та нар чатанда бичиж болно. Надад 5 минут байна. Volume-ийн тухай хэдүүлээ цаг гаруул ярина, цаг гарахгүй ярихгүй. Ягаад тэгэхээр Forex зах зээл чинь яг нэг 24/5 явдаг учраас volume болвол төдийлө хамаагүй болчихдээ. Бид нар хэрвээ хувьцаа арилж исэн бол volume хамаатай тийм. Автомат, робот, мобот тэрний талаар та нар зүгээр март. Автомат, робот. Би та нарт автомат роботын талаар нэг тайлбар өгье. Автомат робот яад юм бэ гэхээр аль болох олон удаа арилжаанд орж гардаг тийм програм байдаг. Автомат роботыг хэн бий болгох юм бэ гэхээр брокерүүд өөрсдөө бий болгодог. Брокерүүд өөрсдөө яагаад автомат робот бий болгоод байгаа? Яагаад брокерүүд өөрсдөө автомат робот бий болгоод байгаа гэхээр та нарыг олон удаа арилжаанд оруулах гэдэг. Та нар олон удаа арилжаанд орох тусам яах вэ? Брокерд ашигтай. Тийм учраас автомат робот гэдэг бүр мөсөн март цай. Та нар автомат робот ашиглаад мөнгө хийнэ гэж байхгүй. За, мөнгө хийсэн нь бол ийм жоохон мөнгө хийн. Тэгээ хийсэн бүх мөнгөө брокерт өгөөд таарч шүү.
Доллар, Канадын доллар 4 цаг дээр downtrend төгсгөлд inverse head and shoulders үүсээд uptrend руу орж байна зү гинэ. За харъя. Inverse head and shoulders 4 цаг дээр хаана inverse head and shoulders байгаа юм бол тоо. Яа, надад бол нэг тийм inverse head and shoulders бол харагдахгүй байна. Inverse head and shoulder гэсэн бол одоо ингэж болно шүү дээ жишээ. Ийм байж болно те. Гэтэл бол нэг тийм inverse head and shoulders надад харагдахгүй байна. За залуусаа та нар уугна шүү дээ те. Яг өнөөдрийнхөө хичээлтэй холбоотой асуулт асуух юм бол би их баярлалаа шүү заа. Та нар ингээд хамаагүй зүгээр л бодогдож байгаа асуултаа битгий тавиад байна та. Евро доллар дабл топ үүссэн байна зөв үү гэж. За харъя. Евро доллар дабл топ үүссэн байна зөв үү гэж. За дабл топ үүсгэхэд бол яах ёстой вэ? Тренд. Хаана ямар тренд байгаа вэ залуусаа? Одоо бид нар ямар тренд дотор яваад байгаа юм бэ? Uptrend те. Тэгэхээр одоо бид нар бол ерөнхийдөө downtrend явагдаж штэ энэ. Downtrend явагдаад байна те. Тэгээд энэ хари яасан байна? Энэ хари ямар паттерн орцсон байна? Ямар паттерн орцсон байна? Ямар паттерн орцсон байна? Яг зүйтэй box pattern болсон байна. Яа бид нар box pattern хаашаа задрах нь гэж юу харах уу? Box pattern хаашаа задрах нь гэж харах уу? Доошо тий. За бид нар box pattern аль болох энэ одоо доошо ягаад гэвэл өмнөх downtrend үргэлжлэнэ үү гэж үзэх нь шүү. Хэрвээ box pattern дээшээ гараа явуучвал биднэрт юу болох вэ? Box pattern дээшээ гараа явуучвал бид нар яах вэ? Энэ downtrend эвдэгдэж таарна тий. Downtrend эвдэгдэхэд юу болох вэ? Макти дээш таарна тий. Тэгэх юм бол яах вэ бид тоон. За gold дээр head and shoulders байна мөн үү гэж юм. 4 цаг дээр gold дээр 4 цаг дээр head and shoulders. За яах вэ? Энд нэг мөр байгаа юм шиг харагдчихээн л да. Гэхдээ бид нар одоо ингэж яах хэрэгтэй те? Ингэж гүйцэтгэх хэрэгтэй те head and shoulders. Тэгээд доошоо орох юм бол яах вэ бид нар бас short арилжаад орчлол. Энэ бол uptrend бол байна шүү дээ. Эндээс бол ингээд uptrend үргэлжлээ явсан байна те. Тэг яг одоогоор одоо жижиг цаг дээр бол gold бол ерөөсөө чиглэлгүй болчихсон байна. Энийг л бид нар одоо чиглэлгүй гэдэг байгаа шүү дээ. Энэ бол засвар хөдөлгөөн гэхээс илүү чиглэлгүй байна тийм 15 минут дээр харахад. Доллар oil дээр 4 цаг дээр double top үүссэн үү гэж. За хараа тий. Oil дээр 4 цаг дээр нэг цаг ш 4 цаг. Энд double bottom үүсээд байгаа юм шүү. Double top гэхээс илүүтэй. Энэ double bottom гэхдээ double bottom батлагдахын тулд яах ёстой вэ? Neckline-аас цаашаа барих ёстой тий. Одоогийн байдлаар бол neckline-аас доор орчжээ. Одоогийн байдлаар neckline-аас доор орч. Тэгэхээр энэ бас double bottom биш. Тэ за энд асууж байна. Double bottom, triple bottom top ялгаагүй юу тий. Double bottom ч вэ, triple bottom ч вэ, quadruple bottom ч вэ тий. Аль болох олон удаа шалгах тусмаа тэр чинь хүчтэй одоо resistance буюу support болно шүү. За тэгээд oil дээр бол одоо нэг юм downtrend явагдаад байна л да. Энэ downtrend-ээс гарахгүй бол бас жоохон хэцүү л. Yeah.
Тэгээ triple bottom бол тэгэл box pattern-д орол явчихлаа. За залуусаа өнөөдрийн хичээл ингээд өндөрлж байна. Цагмаач болсон байна. Pattern нэвтрэгдгийн талаар сайн ярилцъя. За бид нар pattern нэвтрэх одоо breakout арилжаа гэдэг зүйлийн талаар бол бид нар яванд үзэх болно. Тэгэхээр одоохондоо та нар ийм pattern байдаг гэдгийг мэдээд авчлаа. Дараа бид нар бүр детальны яаж breakout хийхэд арилжих уу, support, resistance, trend line болон pattern-уудаас breakout хийхэд яаж арилжих уу гэдэг талаар бид нар үзэх болно. За ингээд өнөөдөр хичээл сайхан боллоо. Шинээр одоо тавигдсан манай холбоосууд линкүүд бол дажгүй ажиллаж байгаа байх гэж найдаж байна. Тэгээд та нар таалагдсан байх гэж найдаж байна. Өнөөдрийн хичээл таалагдсан байх гэж найдаж байна залуусаа. Тэгээд маргаашх хичээлээр уулзъя. Маргааш day 7 бид нэр ингээд нийт сурах ёстой зүйлсийнхаа баг талд нь ороод явчих шүү залуусаа. Бараг талд нь ороо явчих. Ном те та нар анзаарсан бол 145 дугаар хуудаснаар явж байгаа. Тэгээд halfway through сайн байна залуусаа. Та нараа бахархаж байгаа шүү. Юмаа маш хурдан сурж гин. Манай залуус бүр уулзалт зохион байгуулад өөрсдөө хичээлээ давтчихлээ. Тэр нь надад маш их таалагдсан. Тэгээд маргааш уулзсан залуусаа. За түр баяртай.